Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Светагийн подкаст үгээр эхэлж байна. Өнөөдрийн зочноор манай хоёр дуу болох Драквин, Аригун, Эми нар оролцож байна. Сайн байцгаана уу? Сайн. Баша. Их амгалан байна уу гэх юм уу? Үрсэд амгалан байна. За өнөөдөр гурлаа Драгийн талаар ярина. Ер нь драг трансгендер гэсэн юм хоёр сэдв байгаа. Энэ хоёр болохоор тусдаа байдаг болохоор энэ талаар. Драг гэж ер нь хоёрохоор юу вэ? Одоо юу гэх трансгендер хүмүүсээс ялгаатай. Одоо хамгийн наад зах нь бол угаасаа тэгээд нэг нь бол угаасаа эмэгтэй хүн гэж яддаг тий. Өөрийгөө эмэгтэйгээр мэдрээд эмэгтэй хүн эрэгтэйгээ тий. Эрэгтэй эмэгтэй гэж аль нэг хүсэл мэдрээ явж байгаа. Драг гэдэг үг чинь бол зүгээр уурдлаг. Бид нар тайзан дээр яг гол одоо ингээд хүмүүст үзүүлэх гэсэн моментуудыг үзүүлдэг. Тэгэл хэтрүүлэгтэй харизантай. Бид нар ч юм бол ингээ хувирхтаа бол нэг юм цаг ч юм 2 цаг ч юм уу тий яг үзүүлбэрийн дундуур ч юм уу амьдрал дээр хувирдаг. Амьдрал дээр зөвхөн эрэгтэйгээр бол эрэгтэйгээр юм одоо кингүүд бол тий эрэгтэйгээр бол эрэгтэйгээр ч юм уу ямар нэгэн байдлаар тиймэрхүү байдаг болохоос ш хэмэр тий байн хувиралгүй гэдэг гэж байгаа. Бид нар ч тэгээд одоо чинь трансгендер эмэгтэй хүмүүс ч одоо байнга л ингээл үс гизэгтэйгаа тэгэл нүрээ будаал үс гидээр алхаал бид нар ч юм бол энд нэг багдаал 3-4 цаг өндөр өс гидтэйгөө тэгээ хувцастайгаа нүр бодолтойгоо тэгэл явал тэрнээсээ жоохон төвөг шүү тэгээд халууцаал баррикадыг идэлт авч тэгэл бодгаг л сарилгыг л гүйлээ. Тэгэл трансгендер драг хоёрын ялгаа яг тэн дээр юм болов уу гэж боддог шүү дээ. Тэгээ нэг нь бол угаасаа эмэгтэй эрэгтэй хүйс нөгөөх нь бол зүгээр урлаг. Миний хар бол драг одоо арай хурц гэх юм уу? Ялгагдах юм. Одоо энгийн эмэгтэй хүнийг хийдэг бодолт биш. Энгийн эмэгтэй хүнд байдаг үс гизэг хувцлалт биш те. Тэг яг хувцлал гадаа төрхөөрөө нэгдүгürt ялгагдчихж байгаа. Хоёрдугаар тэгээд хүүсийн баримжаа тэгээд хүний өөрийнх нь хувь онцлог харизмыг ямарваа нэгэн дуун дээр илэрхийлж гаргаж чинь гэдэг нь бас нэг урлаг талаараа өөр харагдаж байгаа байх. Тэр талаараа л ялгаатай байх гэж бодож байна. Ер нь хоёр үзүүлбэрээрээ юуг илүү их хүмүүс мэдрүүлэе гэж боддог вэ? Одоо жишээлбэл ямарваа нэгэн дуун дээр гарлаа гэж бодоход яг тэр хүний дууг яг түн шиг дуурайхаас илүү тэр хүний дуун дээр өөрийнхөө харизмыг гаргана. Тэгээд дээрэс нь тайзан дээр хүнд үзүүштэй үзүүлбэр үзүүлэлж чухал. Нэгдүгээрт хөдөлгөөн, тэгээ хоёрдугаарт ам байралт, тэгээ гуравдугаарт хувцлалт, тэгээ дөрөвдүгээрт үс гэл бүхэл юм дээр анхаарах хэрэгтэй. Миний бодлоор. Одоо тайзан дээр гарч зүгээр л мод шиг зогсчол нэг хүний ам барайл ингээл найхаж байгаа л буцаад орчих юм бол тэр бол үзүүлбэр биш л гэж боддог шүү дээ миний хувьд. Хувь ямар ч хүн байсан тэгээд үзүүлбэр үзүүлсэн ч байж болно л доо. Энэ гэхдээ нэг хязгаарлагдмал зүйл биш л дээ. Ямар нэг юм баригддаг зүйл биш ч гэсэн хүнд үзүүлж байгаа үзүүлбэр гэдэг утгаас нь надад бол тэгж л бодогддог. Арай хөдөлгөөний чанартай, хувцлалтын чанартай, ер нь үзүүлэх талаасаа илүү чанартай. Аригун. Миний хувьд бол яг хүмүүст үзүүлэх зорилго нь бол одоо ингээл угаасаа драгч гадны орноос ингээл одоо юм үсэл холбоотой. Тэгэхээр Монгол драг хүн яг юугаар ялгаатай юм те? Яагаад ингээ Монгол дуун дээрээ ерөнхийдөө ингээ төлхөө байж болдгүй юм гэсэн ер нь сүүлийн жилдээ бол яг тийм бодолтой байгаа. Хүмүүстээ яг ингээ Монголд одоо Монгол драг юм шүү те? Гадны хүмүүс ороод ирсэн ч гэж бид нар ингээд өөдөөс нь Монгол драг гэд үзгээ ороод ирсэн ч өөдөөс нь зөрүүлэл юм гадны ам барилттай те? Тэгэл яг юм адилхан юутэй байснаас арай өөрөөр гэхдээ бас ингээд Монгол драг Монгол дуныг ийм хэмнэлтэй, ийм цохилттой байдаг. Яг тэрэн дээр нь тааруулаад харизма тааруулаад амны хөдөлгөөн тэгэл тэр дууга бүр улам эвдээлтэй. Одоо энэ дууч чинь дуулж захтаа бол бүр тийм амар сэтгэлийн хөдөлгөөн гарахгүй шүү дээ. Яг ингээ тэрний гарах гэжсэн бүр сэтгэлийн илэрхийлэм чинь бүр төлхөө гаргаж өгөөд. Тэгээд ер нь Монгол дуу бас ингээд ийм гой дуунаар байдаг тий. Хүмүүст ингээд яаж ингээд тэр хүн монголоор ойлгохгүй байсан ч гэсэн яаж юм биеийн хилэмжээрээ одоо тэр ам байралд хөдөлгөөнөөр яаж тэр хүмүүст ойлгуулъя гэсэн тэмдэглэхүү зорилготой байдаг. Хоёр тийм илүү сэтгэл ханагсан тийм дурсамжтай тод үлдсэн үзүүлбэр нь
хизээний ямар ивентийн ямар партины тийм. Минийх бол Тайландд юм болов. Тайланд руу одоо 2 жилийн өмнө юм уу? 2 жилийн өмнө явсан. Тэгээ авид дээр хуралдаар гарахад Монгол дуун дээр гарсан. Монгол улсын гавьяа жүжигчин төмрийн ариун агштын дуун дээр Хөх Монгол улс дээр гарсан. Тэгэхэд яг хүний нутагт тэгээд ихэнх нь монголчууд байсан. Тэгээд дандаа авидын феминист эмэгтэйчүүд тэгээд гадныхан байсан ч гэсэн амар гой хүлээж авсан. Яг өөрийнхөө нутгийн одоо өөрийнхөө орны өөрийнхөө юм дуун дээр гараад ер нь жоохон сэтгэл хөдлсөн, хамгийн юм сэтгэл хөдлсөн тайзан дээр гараад нэг юм уйлах гэдэг юм шиг мэдрэмж авч ирсэн шүү дээ. Нэг юм бахархаач байгаа юм шиг өөрөөрөө эсвэл ингээд нэг их орныхоо ингээд дуун дээр ингээд өөр газар тэгээ таниулаад тэ. Тэндээс хүмүүс ойлгохгүй байсан ч гэсэн амар гой хүлээж авсан. Тэгээд ямар ч гэсэн миний сэтгэл хоногдсон гэвэл яг тэнд л байна. Яг ингээд өөргөө Монгол улсыг ингээд яг тэнд ингээд төлөвлөд очсон. Тэгээ одоо юм Монголын драк ингээд яг өөрийнхөө орны дуун дээр тэгэл ингээд тэр л юм байна. Яг бие бэрдэг яг уу жоо хаалга. Удахгүй яана. Чи яри халаалт бол явахгүй. Минийх өнгөрсөн жилийн Friday үзүүлбэр байсан шүү дээ. Гойлонгоо. Прайдер чинь чи голонгоо Тэгсэн. Гойлонгоос. Хотлоо яриад. Одлоо. тэр чинь өмнө гараа үздэй. Мэдгүй. Тэр чинь яг нөгөө Friday-аар өмнө нөгөө гарахад чинь энэ төдийлэн Friday-г олон үзээгүй шүү дээ. Тэр утгаараа гоё байсан. Тэр санаандгүй байж байгаа л юу ч хэмээр хийцгүй байж байгаа л ирлүүлсэн дбайсан шүү дээ. Энэ дээр нэг гарчдаг ч юм уу яадаг чи ингэж бодож байгаад гарсан байсан шүү дээ. Тэр чи яг чи энэ нэг цэвэрлэгээ хийж байгаа. Дугаа ивлүүлчихсэн. Яг шал угаагаал байжсэн чи гинт сараа бодогдвол уяа нууцлаа. Гойлонгоо бодогдвол тэгэл сонсоо идсэн чинь яг тэр дууны араас эвлүүлж болох үед дуу гэд нилээ хайсан байхгүй. Тэгээ олдохгүй байж байгаад тэгээ идсэн чинь дахиад нэг рил гүйлгэж исэн чинь хархуу гараад ирсэн байхгүй. Тэгээ араас нь холбож оруулаад тэгээ тэр л гой үзүүлбэр байсан гэсэн шүү дээ. Тэгээ Friday тэрэн дээр гарахад амар гоё байсан. Тэгээд юу ч гэмээр юм. Тэрний өмнөх жилүүдийн Friday дээр гарахыг амар хүсдэг байсан байхгүй. Тэдраг тайзан дээр гарахыг амар хүсдэг байсан. Тэгээд өнгөрсөн жил яг миний нэг тийм бодол одоо нэг тийм нэг зорилго нь бас биелсэн гэх юм уу? Friday дээр гарсан маш том. Баяртай өдрөсөн гэх юм уу? Юу гэдэг тэрийг. Одоо чин хоёр хэд хэдэн жил болж байгаа лээ драг үзүүлээд. Би одоо 5 жил болж байна. Тэгээ би одоо 2 байсан. Тэгээ 3 дахь жил рүү орж байна. 5 жил. Тийм. 6 биш үү? 6 юм болоо мэдгүй байна. Тэгээ 5 6 2 нэг л. Чи яхаар мэддэггүй. Ангачин Black 2 жил дээр юм уу? Хамгийн анхны драгч. Үгүй шүү дээ нөгөө юу байсан шүү дээ. Альбан бас драг гэдэг намагч нэрээ. Тэр үед чаа юу эс драгчин яг хитгэн байдаг. Гэхдээ нөгөө хүмүүс яг тэр эдийг л мэддэг. Өөр хүмүүсийн нэг үл юм үл хойшсон ч юм уу. Тийм байж хахт нэг гарч ирж байсан аахгүй. Тэг яг тэмцэн болол гүйж ороод яг драг гэж юу ингээд би сайн ойлголж байхгүй. Тэр ч тухай дөнгөж 12 дугаар төгссөн юм уу. Тэгэл гүйж ороод төрүүлээ гараад ирсэн чинь яг оролцогч одоо нэг нь амар тоо санагдаад идэм юм аа. Интраг гэж байсан юмсэн. Тэгэл тэр үед жоох айгаал. Тэгэл яг төрүүлэл гараад ирсэн чинь намайг нөх хүмүүс нэг хүндлэн нэг юу байхгүй. Алтан бус трак гэдэг. Юун дээр төрүүлсэн гэж. Тэр одоо нэг тэмцээн болсон юм. Тэгээд тэн дээр одоо л тэг ямар тэмцээн юм. Одоо тэр үед чинь юу штэ. Одоо гэж манайх шиг юм баар байхгүй. Хаяадаа л нэг парти болдог гэсэн үг. Тэгээд нэг тэмцээнд орж исэн хүний нэрэмжит тийм нэг драг шоу болж 4 хүн оролцож исэн шоунд ороод тэгэл өмнө нөгөө нэг бид нар ч нөгөө нэг нэгнийдээ очиод ингээл алцганаал нэг өсгөдө гутал мутал өмсөж үзэл нэг өвдөг нугларсны гачи яаж исэн юм даа. Аргууных тэр үед чинь ганцаарх нэг юм нууд татгшаа ингээд номроод орцсон өсгөдө гутал тэр зүг зүгээр алхаж болгоо. Тэр үеэс эхлээл драг сэтлэн төрсөн юм шиг байна. Тэгээд нөгөө шортны нэг хөл рүү ингээ бүтнээрээ явж орж юпг болгож өмсөж. Тэгэл яг ер нь хүмүүст хүндлэгдэж ирсэн болохоор тэр одоо манай байгууллагын 2 жилээ хамгийн анх болол би бас сайн мэддгүй байсан юм аа блэ. Тэгэл
Би тэр чи яг уулзчаал явж исэн чи манай нэг ахтар очиод шалгуулчаа тэгээд очиж үзчих гээл. Тэглээ мө тэгээ. Танаас өмнө чи ажиллаж исэн бэ? Ажиллаж исэн байж яхаараа мэдтгүй. Ажиллаж драг мараж гэж мэддэггүйсэн шүү. Ажиллаж исэн ирнэ энэ чинь ерөөсөө драг юм ярьж үзэнгүйсэн. Драгэр өөрийг нь аванч гэж бодоогүй гэхгүй. Энэ орох уу? Тэгэхээр би яг хутлаа ярьсан шиг бодох гэдэг шүү. Тийштэй одоо амир хэрэлдэж явж байгаа юм. Тэгээд тэр чи яг гэхдээ яг нэг хүмүүст нэг үнэлэгдэж эхлэх байж байгаа л яг өөрөө байгуулгын 2 жилийн дээр гараал. Хүмүүс юм драг байд юм байна. Тэгэл хамгийн анхны ч нэг уналтыг хийж л шүү. Хошоо даг зараас авч байна. Чи яагаад ингэж яг үзүүл бүр дундаа ингэ унаад. Мэдгүй яг тэр ер нь би яг тэр хамгийн анхны тэмцээн дээр драг гэсэн ойлгож байна. Айгүй сул байсан аахгүй. Тэгээд яг тэрнээс хойш драг үзэж эхлээл драг судлал гэсэн чинь тийм одоо нэг гол юм би өөрөө би судаг. Тэгэнгүүт нэг юм нэг уналт идэгсэн драг уналт. Гэтэ одоо би тэр үед л амар хүндэл унаад идэв юмсгүй 5 гээл. Тэгэнгүүт одоо тэр нэг яг юм үндс уналт наа байхгүй драг уналт. Одоо ингээл унгал шууд хөлөө дэш өргөөл шууд дэшгаа гэл босч ирэл бүжиглээл. Яг тэрийг л хийх гэж оролддог байсан юм шүү байгаа. Одоо л айгаад идэв жоох. Тэгээ одоо гэтээ миний яг нэг юм драг уналт хийж байгаа нэг удаа би толгой эрг баг муучж унжсэн үе байдаг шүү. Дагзаар амар хүчтэй савж унаад хэсэг хөвдөж байгаа. Тэгээ бас зүгээр хөвдөхгүй тэр чаас хөл бүл ийгээд байгаа ба. Тэгтээ толгой бол нэлээ маанарсаа. Тэгээ бантангуудаа яг хөлөө ингэж байгаа. Тэгээ босч ирж ирсэн. Тэгээ санаандгүй ундгууд бас амар. Ядаа дэш арга хөвтчихдэг байсан. Сүлд штэ бид нар хамтгаар гарч гаад тэр нэрэл угаасаа бичийн нийтээс арай л хүндэж тийм юм чи махлагтай болохоор тэг ядраад байгаа юм чинь өсгийтэй бодлоо. Тэг бүжилжсэн чи яа харахгүй хөл сүлдэл хошоо явчтээ. Тэг жоох хөвдөө. Бас агаал өгүүлээ. Гэхдээ би хөлөө бас тэгдэг бас тэр чи үзүүлбэрийн нэг хэсэг шүү тий. Бити залхуу нүрхээр энэ хөлөө ингэ. Тэгээ ойрд жоох нөгөө нэг таргалцсан чи хөлийн шөрмөс татаад сая энэ 3 дахь миний нөгөө дуучин тэгж эхэлдэг. Бүгд бүрнөө гэж гарч ирдэг байхгүй. Гарч ирээ шөрмөс татаа шүү тайз дээр сөхрөө суучдаг. Тэгээ суучаад бүдэрч уучаад дээшийг хартаа бүгд бүрнөө амаа барьдаг. Тэгээ ер нь ойртой жоо турахгүй хэцүү байгаа шөрмөс татаа. Хойш одоо нэг мэдээд хэр удаж байгаа юм. Бид хоёр нэг 8 жил үү? 8 жил болж. Юу хийчихсэн? Хинч л бол тийм амар дотны байгаагүй маа. Энд тэнд таардаг, энд тэнд таардаг байж байгаа юм ярьдаг болол 2 дахь жилээсээ арай дотны болол нэгнийгээ мэдээд энийг юм залуу идэг байд гэл яг залуу гэж бод. Ийм авгаач юм уу. Тэгэл юу гоё ихчдүүс болсон доо тэгэл ихчдүүс чи багтдүүс чи бүгд нэг юм байгаа. Юу хамаатнаас би чи өөрөө тэгээд ах ихч гэж нэг тийм хайрын нэлт байж үзэг болохоор надад л хоёр гол хотон санагдсан нэг юм. Ахтай ч юм шиг ихчтэй ч юм шиг хоёул ингэ бүрдүүлэл гараад ирсэн. Тэгэл стенэр ардаас нь бараг нөгөө хүн ээжигний зүгдэл яваад идэв шүү дээ энд явахт нь. Тэгэл зүгдэж явж байгаа л драг болсон да. Драг болсон да. Энэ үчи тэгээ намайг ихлэ драг болгочихж байгаа. Өөрөө миний ардаас орж ирж байгаа. Тэсэр ирнэ ингээд зааварчилгаа ингээд хонжин гिचгчдэг ч. Яг ингээд ер нь жоохон юм хүч болж өгч байсан юм. Тухайд яг драг бол ихлээр амар жоохон айцтай байгаад идэг гэсэн. Тэгэл чадах юм болов уу, гүн болов уу гэл. Тэгээ байж чи чадна гэл. Тэгэл орж ирэл одоо манай байгууллагын захид үндэс болоо та тэгэл хүлээж аваалаа болж ийн гэл. Тэр одоо нэг юм байдیں۔ Хүмүүсээ. Би яг хэлээ. Манай захирал ингээд сайн ч болсон гоё ч болсон хизээ чинь царин юм байдаг байхгүй юм бэ те. Өөчөөс гоё шүү мундаг шүү ч юм уу. Яг юм дотроо боддог. Тэгээд муухай байх юм бол гэтээ тэрийг илэрхийлждэг. Наа чи үнэндээ явсангүй гэд. Тэгээд чимээгүй байх юм бол бид нэр өнөөдрөх гоё болсон юм бэ гэж боддог. Тийм үү. За бүр сайн байх юм бол за өнөөдрөх яг драг үзүүлбэр байлаа гэх. Тэгээ хаалаа тэгээд. Үнэхээр сайн үзүүлэх юм бол оройн задгалаа он. Ямар мохоо. Өдөр болго хоол идэхэд л юм тийм үү? Чигээр хоёр үлсээд.
Өө чи тэгээд хаяад тестер гарч авч үзсэн шүү дээ хамаг юм шиг ингэж буугаад тийм хаврын жоохон ядралтай тийм өснөө муу Ямар тийм юм ярьдаг. Юу чапа. Яараа энэ одоо хүмүүс буруугаар ойлгох үү? Тэгстэй амар үсгэлбэр. хоёр үйл юм гээ. Өсвөл энэ хоёр драг болсон. Хайдаад үздэг гэж шүү. Хайр одоо ингээд хайр дурлалын асуудал дээр хоёр хэр байна. Жишээ нь одоо ингээд хүн амтнд крашлж гин үү? Ямар зорилттой үлгээ хүмүүс крашлж гин. Би бол тэгэл дурлал яваад байж. Игч байж би яриад. Зок. Тэгвэл түр мартах гэдэг. Тэгээ яриач. Яг гэж байж. Би бол одоо нэг хүн крашлж байгаа. А гэхдээ минийх ч нөгөө аим хурдан штэ. Минийх гэхдээ нөгөө хөдөлдөг зүрх байх энэ тэндээ гараад байдаг. Хурданч дуурлана, хурданч мартна. А гэхдээ амьдралдаа өмнөх нэг Ванитигийн подкастт орж ихтэй хэлчихсэн. Би нэг амьдралдаа нэг удаа нэг амар дурлж үзсэн гэдэг. Тэрнээс хойш бол яг тийм гүн дурлах юм болцсон. Би Нөгөө тэнд үүлээдээс ч юм уу? Тийм. Үүлээдсэн юм уу? Тэрнээс хойш бол гэхдээ юм хүн яг нэг юм жоохон шарах авчдсан юм шиг үлээ. Энэ тэндээ жоох юм цоорхот олцсон юм шиг. Яг нэг тийм. Нэг амар бол юм дурлахгүй. Юм гээл бүр сэтгэлийн гүмөнд орол ороодохдоо ингээл бодож хонж моноо ч юм тийм байхгүй. Гэхдээ одоос яг нэг тийм мэдрэмж аваад байгаа юм жоохон. Тэгээ жоохон зайлсхийгээл. Гэхдээ ингээл нэр яхаар гайда байж болохоор орж ирэл гид огцов гацаарах нэ инээгээл. Тэгэн дээр явж байхдаа инээгээл талруу харсдаг инээгээл. Нүрэ бодож байхдаа нэг инээгээл. Тэр үедээ би юу ирэхэд дараа надад 10 урдуур гүйсээрээ битвэл сар. Яа дэ катлаар гэж. Хүмүүс давхаж бодож штий. Катлахгүй энэ яг байжсэн яриа. Дараа надад шиг 10 урдуур гүйсээрээ салгацсан шүү дээ. Наймар гар. Би бүр тэрийг бөөр гэж хаслагаа дараа сар гарны дараа бүх юм нэнний явуулаг байсан нийтж байгаа. Яг сүлд ярьжсэн. Яагаад тэрээсээ биш эннээс асууж байгаа юм бэ? За ер нь би боллоо. Би шууд наар шиг босоо явлаа шүү. Өчигдөр хоёр талаас нь муулаж байгаа. За эвиг миний хувьд чинь тэгээд нэг дурлцахаар амар тийм нэг юу ч гэмээр юм. Өөрийн болохгүй л санаа амардаг юм. Пүү ямар амар нэг шиж. Тэгээд зүүдлэн, бодно, төсөөлнө. яг тийм амар юм хийж чи өөрийн болгож байсан үе байгаа юу? Бааш. Ном зам уншуулаач юм уу? Тийм амар юм бол, тийм амар хаард юм бол. Чи чинь бас саяны ягсан надаас харамл захалж явсаар байгаа таваас утсан тий. Тэр чи юу яасан юм аа? Яг танаас ч харамлаагүй. Харамсан шүү. Нийтээс Харамсан нь тий. нийтээс нь харамлдаг гэсэн үг. Тэр дунд нь та байжсэн баггүй гэж. Тэр чинь юу штэ хөрх юмтай. Өөрөө л текэн дээр ирэл ингээл гараа өхөр ингээ гарын нарсан чинь гар амар гоё шиг. Тэгэл харамлаад тэгэлсэн шүү. Хаашаа гараа харж дурлалт юм. Тэр яг тэр өнгөрсөн баларсан юм бит. Одоо манай манай чи статус сингл та бүх холбогдорыг хийв. Юкей гэдэг. Яг ч та гурлаас ингэлэж яах гэж. Өбө хостой аахлаа. Худаа дагуулсан. Ямар амар гэж хэлдэж ши. Ирүү гарахгүй зү. Би тэгтээ хариу аавна гэж боддгийн шүү чамаас. Хөөе угаасаа хүн байхгүй. Хоёлоо мүдтэй хоёлоо бараг ингээ өгшөг бах уу. Энэс амжуулаад байгаа шүү дээ. Наан цагаас салж ойлвол. Хоёлоо бараг тэр нэг муухай юмнаас хойш байхгүй шүү дээ. Пүү ямар муухай тэр хүн чи үзэж байгаа муухай хтэй дээ. Гоё л юм байсан. Би муухай тэрийг муухай гээгүй ш. Тэр муухай дурсамжаас хойш гэж шүү дээ. Тийм. Ухаарлын дурсан. Тийм тэгээд. Угаасаа яах вэ ингээд нэг нь миний хайртай хүн байсан. Нэг нь миний хайртай ах ихч гэдэг байхгүй тий. Тэгэл би тэрийг өглөө чи уйлж яриаггүй л. Тэр чи хөдөө явчаад ирсэн байсан юм аа. Тэгээд гисэн чи буцаад хүрээд ирсэн чи өөр болсон байдгийг. Санаа нь урваа явцсан байдгийг. Тэгэл заастэн. Тэгээд би ихтэй юу яж ийсэн тэнд хэлж ийсэн. Юу гэж надад намайг дундуур орцсон. Үгүй таныг дундуур орсон гэгүй би уусаа тэр үед мэдчихсэн бохгүй юу. Гэхдээ яг хэлээд ингээд за тэгвэл ингээд хоёлоо балим хэлгээд тэгжсэн яа одоо ингээд за тэгвэл би ингээд бас ингээд харьцаа тачаав маа тэрийг байдсан чи өөрөө яг ингээд нэг юм гүүчш би чи нөгөө нэг яг тийм найзуудтай байсан шүү дээ. Гэхдээ яг юм найзын тийм халамжаас өөр байдаг гэсэн бохгүй юу. За энэ хоёлоо булаагаад хэлээд өөр. За энэ катл шүү заяа. Катлахгүй. Үгүй катлнаа.
Өөрөө үзэж байгаа гэсэн. Хоёр одоо ингээл point мэдээж крашлж байгаа шүү дээ. Ингээл крашлах юм уу, сонирхож байгаа ч юм уу. Бүрэн дүрэн биш ч дээ. Ядаж тэр хүмүүстэйгээ хоёр одоо ингээ холбогдож байгаа тий өөрсдөө мэдээж ямарваа нэг юм сэдв гаргаад холбогдож байгаа. Нөгөө яг тэр хүмүүс чинь хоёрыг яг яаж ойлгож байна? Шинэ яг одоо энэ уралгаар драгаар ойлгож байна уу? Аль эсвэл транс гэж андуурж байна уу? Урлаг талаас нь хөвчлөг хүмүүс ширдэг. Ер нь бол. Тэгээд энэ чинь урлаг штэ эсвэл тэр нэг драг гэдгийг мэдчихээд олон нөө драг нэг сонирхож үздэггүй байсан хүн бүр үздэг болоод ч юм уу тий. Үзүүлбэр бүр хүлээдэг болсон ч юм уу. Тэгээд нэг харьцаж эхлээл драг гэдгийг хэлэхээр илүү ойлгоцтой. Шууд ингээл ямар гоё тэгвэл тэр өдөр чамааг очиж үзнэ гэдэг ч юм уу. Тэгэл хандлага нь айгүй гоё байд. Энэ хүн бол нээлттэй хайрлаа. Би ч зүгээр сэтгэл зүрхэндээ л хайрлаад байгаа шүү дээ. Би намайг мэдэхгүй гэдэг үгүй. Чи 5 дахь ажил тарааж хаашаа гүг явчаад байт. After secret. Болоо. Тэр үедээ аим хог шүрж байгаа л эргэл харна аргүй байхгүй. Харин тийм яг чи хаашаа яваад байт. Тэрийг бол хамаагүй зарлж болохгүй. Тэр нэрээ улсын дархан цацтай газар. Супер морилтой байгаа шүү дээ. Ард ингээд торд ихтэй барай зогсож байсан шүү дээ. Би ч нөгөө нэг явтаа тэгээ олон хүүхэдтэй юм болохоор тэгээд байхгүй. Хоёрт одоо үзүүлжсэн одоо юу гэх юм их үзүүлбэр үзүүлж илаа шүү дээ. Энэ дунд одоо тийм хэцүү одоо үзүүлэхэд маш хэцүү ч юм уу эсвэл тийм тухайн өдөр нэг тийм хэцүү байсан тийм үе. Яричиг. Яри. Үзүүлэхэд хэцүү ч шашин. Зүгээр тэр тухайн үед нөө миний шүрмэс гэмтцсэн байсан. Ороод тайз цэвэрлж байгаад өмнөх өдөр нь тайз цэвэрлж байгаа ч биш юм байна. Энэ далчханаад уц цаашаа их гэл нэг сайн баатар бол явж байгаад каркацанта хөлөө хийж очоод тэгээд угаасаа тэр каркац чинь тэр мөлийн дээр ихлээр чи би ч доошоо жоохоор тийш хөлөө хийчихдээ. Тэн дээр гიშгцэн байсан байхгүй каркацан дээр гიშгцэн байжгаад тэгээ нөгөө буцаж буухта таавчг нь хальтрангуудаа доош ороод хөл тэгээ ингээ чи авираад энэ боолтон сулраад байна. яриад байгаа би энийг хасаарэ. Тэгээд шөрмсөө гимтээсэн юм уу эсвэл тэр нөө чагтаа холбоос уусна гимтээсэн юм мэдэхгүй. Хөдөлж болдгоо өмнөх өдөр нь тэгээд гэртээ хараад уйлаад хөдөлж болдгоо. Иргэж чардгүй, дээшээ чарж болохгүй, доошоо чарж болохгүй уйлаад. Тэр чинь плей тайм юм. Тийм. Тэгээ нөгөө би мэлэл уйлсан юм шиг байгаа юм. Тэгсэн чи хажуудлаа яал нөгөө нэг хаалганд ирсэн. Хинчнээс уйлаад байна. Тэгээ яг тэр чи плей таймын өмнөх юм байна. Очиол яасан чи нөгөө нэг хөл өвдөөл. Тэгээ яг энэ мэдээ алдуулагчаар хөлдөөгчөөр цацаад үзүүлбэр дээр гарч ирсэн. 2 өдөр. Тэгээ яг тухайн үед яг тэнд дээр нөгөө бээ суугаад босч ирж хад яг нэг юм доорс нэг юм салаад очиж байгаа юм шиг санагдал. Амар хэцүү санагдчихсан. Тэр л байна. Надад юу даа. Миний хувьд анхны эхний 1 жил бол өстой тэр чигтэй хэцүүсэн. Нөө нэг будаж чаддгүй. Тэр үед ч дөнгөж л сурч ирсэн юм чи. Тэгэл нөө нэг тайзан дээр бол яг гоё байгаа. Тэр нь миний давуу тал заа юм баг. Тэр дуусны дараа тэр хүмүүсийн явуулж байгаа бичлэг. Тэгэл тэр зураг мураг үлээ. Амар сэтгэл сандарсан. Тэр лейт тайвын 4-р өдөр бол ёо амар. Тухайн дээр мангар топ шигтгээ ийцэн. Яах гэж тийм гэж. Тэгснээр чоолттой тайрамж париг зүд тэрийг ингээ хооштой хавчсан. Яаж мэдгэдэг өөр юм. Нөгөө нэг хятад нөгөө нэг нисдэг хүүхэнтэй кино. Нүрээ тэгээ бодцсон байгаа тэгээ зүгээр нэг жигнээс 3 ургаар ингээ гацсан шигсэн. Улаа шорон нүрийн энтлийнх нь ингээ хав халтруулж бодсон. Тэр зураг нь байгаас тэрийг нэнтэйгээ катлаад оруулж байгаа. Тэг хүнтэй хав тэгээ зураг даварлаа зогсоод тоош тийм муухан зэрэг. Тэр үед би өөртөө итгэлтэй ч байж байгаа. Одоо тэгээд үзэж байгаа хүмүүс тэр одоо олон нийтэс та нарт ирж байгаа одоо хандлага нь хэр вэ? Хөөрхөн шүү дээ гоё л. Айгуу гоё хүлээж авдаг юм шиг байлаа шүү дээ. Тэгэл
манай ажлын инстаграмыг ер нь дагдаг хүмүүс нэлийн байдаг. Дахгүй өрдөө байн горж үздэг хүмүүс байдаг юм шиг санагдсан. Яг хуу дагчгаар жоох нэг юм чи ингэсэн биш тэгсэн биш нэ жоох хил анаас хайгаал. Тэгтээ нөгөө байнга мэдээлэл авч яадаг. Тэгэл яг юм 3 дахь 5 дахь хагасанд яг юм зориод ирсэн хүмүүс л байдаг. Хизээ эхлэх үү гээл бүр яг нээхэд орж ирээл зайлвал тэгээд угсаа манайх чи яг нэг үнцэн театр үйлчлэгээ биш шүү дээ үзүр үйлчлэгээ юм уу яг юм юуны арга хэмжээ биш болохоор чи яг нөө цагтаа эхлэх гэж байхгүй мэдээж хүмүүсээ жоохон харна. Одоо л гэхдээ хөлбөр байнга нэг цагаас эхэлж байгаа. Өмнө нь бол жоохон заалаа хардаг байсан. Тэгээд яг тэр хүмүүс чинь гэхдээ яг нөгөө 8 донгойг бол 8-аас 1 цаг 2 цаг хүртэл чи бас нэлээд бүрэн штэ тэгээд дундаа тэр чин тасарч унж байгаа зайлуул босч ирж байгаа. Яг нөө үзгээд зөнсөн байсан хүн тасарцаг гівж байгаа. Гэтэ хөөх явдаг гэж бодож байгаа. Гэтэ бид нар бол амар кэрэлтэй. Ер нь энэ тентхийн үзэж ирж байгаа хайшаа хүлээж байгаа тасар унт. Тий. Чавс. Өдөн дээр удаж байгаа. Тэг би нөгөө төлөж босч хийж гэлээ. Хөөхөд гаргаж ийдэн царайд ирсэн. Гэтэ одоо яг миний санд орж нэг ихч байт юм а 2 удаа тасраа гараа явуулсан манахаас. Тэгээ 3 дахь орж ирчих техникэн дээр уус угаад. Тэгээ би тэр үед чи манах чинь заал бүр амар хурдан дүрцээс яг 12:30 хөтөлбөр эхлэх гээд тэгээ нөгөөх чи 11-ээс ирсэн 2 цагт л эхлэнэ гэж бодсон. Тэгээ 90-30 минут цугаал уус угаа сууж байгаа л нөө эхлэлээ гээл тэгсэн чинь яг баярлалаа нуур зогсож жаад чихнээс уйлаадс ч бүр үзээ зээлвэл тэгэл нөө яг хүн болгон яг ингээл Венети Света гээл ариуган эми гээл гэсэн чи бүр бүгдэн дээр наалгатай шал бүгдэн дээр наашгараал яг юм чин сэтгэлээс үзье гэж бас ирдэг хүмүүс байд юм билээ. Тэрэнд нь амар урамшдаг шүү дээ. Тэгээ ер нь ч манай бар ер нь тийм энэ тентхий яг нэг баруудыг бодвол нэг амар тийм гэр бүл шиг ч юм уу тий. Манайхаас яг ганц хоёр нэг эвгүй кейсүүд байдаг л та. Гадаа тасарч унж мандсан ч юм уу яг өвлийн хүтэнд тэгэхэд одоо буцаж оруулж ирэл нэг аав ч юм уу ээж ч юм уу их ч юм уу оруулж ирэл сэргийг л хар үрээ сэрээчтэй чи хөлдөж өглөөч тий. Гэтээс тэр хүмүүс айгуу гоё тэгээ дараа нь орж ирэхдээ тэгэл янз бүрийн байрал тэр үед баярлаа ч юм уу тий. Гэтэ юм бодоод хахад өөр тийм бар байхгүй хаа тий. Гадаа тасарч унвал минут ямар хамаатай ингээл хайч байгаа. Тэгээ чи одоо тэгээд маргаашаас гадаа баа. Гэтэ манай гадаа орж чадахгүй шүү тий. Одоо л дулаан орцод та нар тэгээ гадаа унтноо. Бид нар хамаагүй шүү. Энд тасарсан байл би чирээл гаргана шүү. Тэгээ гол нь манайд орж ирээд тасраад байгаа мөглөө басгүй. Тэр чи тий. Эд ууж явж байгаа манайд гац хоёр гуйж тасраад байгаа байхгүй. Тийм л энэ да. Гэтэ кэрлэл шүү манайхаа. Манайх ер нь их сайхан шүү. Хайда царайлаг бол даваадаал тий. Өндөр олж шууд тэнцлээ. Сэргэд чи бантам гэдэг хэвгүй. Тэр ч мөр угаарт ч хүртлээ тамхитаж байгаа юм чинь. Яг тамхины өрөөнд одоо нөгөө тамхины өрөөнд нэг хүнтэй дайрлалаа. Өстэй хамт ингээд тийм игээл тийшээ орж байгаа юм. Тэг яг тэндээсээ гараал байж дахиад нэг хүн цэвэр. Ээлжиж тэмтгий одоо бар манах юм байл чи дараад тийг цэлэг. Тэгээд гарч ирдэг юм тий. Тэр ч За яа. Үнээс хойш эми ариуг цэлэг 10% дэсэн байдаг. Тэс тохог шүү ажиг. Энэ ингээд нөө доогор нь дансаа явуулж болох одоо би тэр нөө цэлэг 10% дурч та нарыг л инээлэх гэдэг. Тэгээ бат эми яаж байгаа. Тонэс гэдэг. Одоо би тэр чи дуусаад солиорцод дараагүй гэж. Тэрээс яг сануулах явуулъя да гэх. Энд одоо юу гэх над дээр ирээд одоо ингээд хоёр чинь айгүй олон жил ажиллацгааж шүү дээ. Энд ажиллахын юу нэр байна? Хамгийн доор байх хэр байна? Хамгийн тухтай тэгэл яг өөрөөр байж чаддаг. Чиний доор гоё. Чиний доор сайхан. Солиорцод дараагүй. Тэг ер нь тухтай өөрөөр байж чаддаг ганц газар шүү дээ. Тэгэл яг хуу хаяд угсаа дараа зэргийн үүднээсээ бас юм байгаа тий. Хаанч байдаг. Гэтэ бид нар тийм нэг хэмээр хүлээж авахгүй. Би болдгүй, дэлгэн болдог, зончин болдог, би болдгүй гэж. Сүүлийн нэг хэдэн жилээс эхлүүлээд одоо манайх чинь тракингуудтай болоод тэгээд ерөнхийдөө тракингууд гарч байгаа шүү дээ. Транстувтай хамтраад кингүүдтэй гарах хэр байна. Гоё шүү дээ. Манай кингүүд гоё явж гоё царайлаг явж царайлаг. Сул тал байдгүй. Бага. Намхаа. Ээж хүүгийн үзүүлбэр дээр гаргал урамтай. Өөрчтэй бид яг юм хосууд мосууд хайраад болоод гарыг эхлэрч. Нэг хэсэг тэгэж гарч үтсэн. Тийм.
Тэг яхахгүй нэг тэмээ ямаа шиг юм байна. Тэгээ би ч бас нэгэнтэй хайрын дуун дээр гарч ирсэн маань тэгсэн чинь үний ээж нь хүүгээ хайрлаад ямар зах бурсан юм бэ гэдэг шүү дээ. Тэгэл манайхан манай кингүүч яаж байгаа давар моорч байхгүй гэн бид хэдээс ах шүү дээ. Тэгэл Улам л жоох харагд. Улам л жоох харагдав. Тэр мегапыг ганц гэвэл ор нэв гэж мегап. Тийм. Бүр хүүхчиг болоод бүр нялх болж юм бол. Тайзан дээр гарч ирээ бид хэдэг дараад идэг байхгүй. Тайзан дээр гараа хөхүүлмэр юм шүү. Үгүй шүү. Биш чи буруу ойлгоод ихийн цагаас. Наад чинь ярьж байгаа. Юу сүртэй. Чи бодлоо өөрөө бодлоо. Гэвэлт чи боо бөхөөгүй юу аа. Өсөөгүй юу. Тийм хоёр юм шивнэ тийм. Юу хайч чамаг ирүүлээ. Одоо ер нь кингтэй боллыг бол ямар хөө кингтэй болно? Өндөр кингтэй бол. Өндөр нэг дэхгүй. Тэр нэг хит өндөр кингтэй болчмаар л энэ. Хитэн цаашин зүгээр ядаж нэг дүүц. Ядаж хоёр дүүгэл Одоо ингээ багт чинь хүч нэмэхээр сая манад нэг юм амар хүчрэх queen орж ирлээ л дээ big day нэг. Тэр хүний талаар хоёр нь ямар сэтгэлтэй. Сайхан queen шиг. Дөөний Маш сайхан харагддаг. ташаа юу лээ ташаа өндөр салтаа Би нэг бодож байхдаа бодсон байхгүй. Яа нэг юу болдог бол. Тэг сурмуусаа зүүсэн чи надад бүр амар хөөрхөн харагддаг. Жигнээс нэг гой тийм затгалан гэж байсан тий. бид нар одоо нэг тийм их гарыг өөрөг шиг. бид нар нэг юм ардын дуу мó зохиолын дуу мөн дээр хайдаг нэг юм бас нэг хүний донж гэж байдэн штэ яг юм дууны ингээл зохиол одоо манай алдарт Jix Arnadrag юу. Тэгэл ямар ч дундаа Та гарсан. нар ариунаг ингээд хоёр ариунаа байдаг. Урд цаавал тодотгоод байдیں۔ Бичгүй яг тэгээ би бол анханасаа тэгээ дуудаа сурцсан болохоор надад бол ингээд ариуна гэдэг дуутахаар амар эвгүй байдгийн. Энэ ариунагч хэлээд байгаа юм шиг. Одоо манай чинь ариунагийн үеийн хэр ч Vanity Dino гурлаа юм шүү. Тийм. Бус нь бүгдээрээ залууын төлөөлж инзий. Өөрийгөө илэх. Цэвгээс Өөрөө чи ямар яг сая Бостон жинсийг цаашаа нэр өөрийгөө байхгүй. тэгж яадаг Би юм бай- биш юу. Юу яриа да би тэр гуравтай чинь орохгүй шүү дээ тэр гурыг нэг. Тэгвэл яг гурлаг найзаа гэдэг. Тэгвэл ахаа их чиг хүндэлмэр юм биш үү. Ведит тэгвэл тавтахад ирээд одоо битүү захиргаадах юм байл да. Миний дог. Йоо гарцаа хоол мол гүцэн явчих байт би. Тэг яа харахгүй тий нэг яг юм ардын зохиолын дуун дээр угсаа яг ариуна шиг донжтой юм байхгүй. Тэг би яг анх бодоод Би яачаад байгаа юм бэ гэдэг. нэг юм хөдөлгөөн хийхгүй штэ манай ариуна чинь. Нэг амар бүжгэж мүжүүлэхгүй. Гэтэл яг нэг юм байдаг. Тэг би яг юун ингээ хүмүүсийг татаад ингээд идэм бол гээд анх удаа үзэж яг урдаас нь үзлээ. Тэгсэн чи яа харахгүй юм дүрлэгэр нүцтэй юм бэ. Юм өвдөстэй. Тэгээ тэрүүгээр ингээд бас ийм хөдөлгөөн хийдэг юм билээ. Ардаас л ингээд таг дөрвөлж харагддаг болохоос урдаас тэр чаас ингэж ингээд тий. Тэр яг нэг амар хамгийн супер хөдөлгөөн байгаа шүү дээ. Ингээд дээ. Тэр яа. Яа. Тэгэл дуугаад дуулжаад дундуур нь орно. Хөөхөө. Ваа бүжиглж байна. Бид хэдтэйний гарсан штэ. Нэг хамтлагт дээр. Ядраад тэр ард нь ингэ зогссон. Тэр даруйна дээр ядарсан. Тэр чинь би энэ ч дуу тавьж ирсэн шүү дээ. Тэгээ цаадах чинь болёор юу. Чихнээс ядарсан бах уу тий. Бид хэдний 3 4 гарахаар л ядардсан штэ тэгэл. Би ч 2 жилийн өмнө төрс өдрөөрөө ариун нэгцгийн давчир сэрч дуулсан шүү дээ. Тэгэхэд ариун нач ард ингээд нүрэ буцсан. Одоо ардын туч болно. Нэрээ тэрнээс өмнө дандаа ариун агчийн дуунууд дээр гардаг байжгаад тэгээ бараг л нэр ардын Тэгээд та нар дуунуудыг булаацлаа. Би одоо бүр нөө ариуна дээр ч гараад яашгүй чи яам болсон бэ? Амар дураар үгүй юм тэр гүтээ. Нэг ирэхэд нэг палаж нэг шал өөр болсон хүмүүсээ чи. Хүү энэ за чи яав гэж. нэг гоё штэ. Өөрөө чинь бараг 5 дахь хагасан болгоно нэг палач хийж ирнэ. Ариун. Тэнгүүтээ
бид чи ингээл нөгөө мэдээж гой сайхан чинь гоё штий. Тэнгүүд нь хоёр өмсчдэг байхгүй юу? Тэнгүүд нь бид нар 3 дахь 5 дахь нь өмсчтэй. Тэгэл орж ирэл чи өмс за чи аваа бяхаа гэдэг. Өө тэг хайд нөгөө батлагчнууд нь алга болно. Алга болж байгаа задлаа дахиад өөрөөр өмсөд өгдөг. Истэ илдэвтэй гар гэвэл тэр л манай газар үзээ тэлдэ. Манай аридагч. Тэр нь аргунд их зол болж байгаа юм ижил сайн. Дандаа юм нэлээстэй Одоо бүр амар цаг барьдаг болсон тий. Яг цагтаа. Тэгтэл ер нь бол угаасаа л цагтаа ирсэн ирээгүй л бодгийг амжуулдаг л та тий. Тэр бодгийг бол яг ч ихнээсээ ард нь байт юм байл. Гэтэ би бас үтсэн шүү дээ нөгөө хэсэг нөгөө ажиллангаа ингээд яваад ирдэг өстэй яг тэр үед яг тэгэл юусан чи би Джексонгээс хурдан бодсон 7 минутыг бодлоосон байгаа гэсэн. Амар хурдан болчихсон байл яг яарсан үед 10 минутын бодол чинь гэтэл яг нэг үндсэн юм артисттэй юунаар одоо ямар бодол хэвдээ тэрэг тэгэн штэ. Гэхдээ тэр бол амар гоё өнгөний уусалтай тий. Тэгээ багс хэрэглэхгүй гараараа тавина. Тэгээ бүр анх бид нэг шокруулж ирсэн юм. Крем тос хоёр хайлаад ингэ шууд битүү ингээд үрг. Крем тэгээд хэмждэг. Тэнгүүтээ ингэ нэрэл баг ингэ нэг 2 уруундаа ингэ гарна гэдэг шиг ингээл товшж байгаа. Ингээл гараа явчих. Худлаа хүн талуугаа хортод ингэ. Бид нар ч сормосоо будсныхаа дараа зүүдэг бол манай ариун агч чинь сормосоо зүүч бодно. Тийм үү? Тийм. Сормосоо эхэлцүүд. Тэгээд бас нэг тийм мэрэгжлийн юм яваад байгаа шүү. Бидний мэдхгүй бодлыг л игээд идэг. Насны ялгаа байдаг байх. байгаа хөө. Хоёрт одоо ингээд за би нэг ийм парти хийвэл гоё доо, ивент хийвэл гоё доо ч юм уу. Эсвэл бөөндөө нэг ингүүл гоё доо гэсэн нэг тийм бодож авдаг юм надад байдаг. Байдаг шүү дээ. Би болох нэг ингэж боддتي. Одоо жишээлбэл нэг Света ингээд нэг хөшиг нэгтгэд ингээд зогсож байгаа шүү дээ. Тэгээд тэр одоо яг юу ч гэв минь зураглал нь яг тэгж харагддаг байхгүй одоо ингээд голоос ингээд хөшиг нэгтгэд Света голдон зогсож идэг ингээд үлдсэн конууд нь ингээд Светагийн ард нь ингээд юу ч гэх юм тэр үед маск юм аашаа. Тэг яг тийм үзүүлбэр амар боддог. Худлаа намайг хувраад ороод ирэхэд та нар уурлаад байдаг. Эзээ би тэр бид биш шүү дээ. Чи өөр күнтэй андаа. Тийм үзүүлбэр аяг их боддог. Бөөнөр нийлсэн хамтлаг үзүүлбэр бодож жишээл нэг хайлуунаар бид нэг хамтлаг гарсан шүү дээ. Тэр л амар гоё юмсан. Би нөгөө нэг бэлтгэхдээ мянга бүжиглж чадахгүй гэл дүрдээ дэж надад сэтгэлд амар гоё үг байсан. Бөөнөр гоё хамтлаг үзүүлбэртэй болж байна шүү. Одоо ингээд их удаан ч юм уу орж ирдэг юм биш шүү дээ. Тэр намайг орж ирэхээр хэр байдаг вэ? Гой санагддаг шүү дээ. Яг юм нөгөө ер нь яг одоо бид нар 3 дугаар дээр нэг 3 дөрүлэг гарч байгаа шүү дээ. Тэгэл 5 дугаар дээр яг ингээл тань 5 сургуулаа гарч байгаад яг нэг үндсэн бүрэлдэхүүнээр яг Black House бүрэн бүрэлдэхүүнээр гэдэг нэг үг гэдэг шүү дээ, тий. Гэтэ яг юм тэрэн дээр ингээд янгууд яг нэгэн тутгаар нэг юм жоох сонирн байт юм аа. Юу ч юм одоо зүгээр суулээд хэлэхэд ингээ хүүхдүүд нь ингээд аав ээжигээ эзгүүд байж чад нэг 20 аавч хоёр ирэнгүүд нэх гоё юм дүүрэн болдог шүү дээ. Гэргшээс яг тэр шиг. Тэр шиг яг бөөнөрөө явал ямар гоё санагддаг. Худлаа өсөд байгаа шүү. Ой яаш. Энийг хасаарай. Гэлээд. Эндээс юу ч хасахгүй. Баг хасараа гэлээ. Сайтай баг өсөд юм гэдэг шүү. Өсөөгүй задгалан бэ. Түрүү эхлэхийн үед би хоол авч өгөө. Тэрийг ярихгүй гэдэг. Чи ч хорлож байл би ч хорлоно. Хаа дэрсэн юм уу гэ. Манай ихтэй авч өгсөн биш тэгвэл. Одоо ингээд багийн гişүүдээ нийгмийг хоёр хүсдэг. Ер нь одоо за хэрвээ хүсэж ивэл ямар хүн орж ирээсэй гэж бодож байна. Магадгүй энд одоо үзэж байгаа хүмүүс дунд. Орж ирэх мэдээж хүсэлгүй яг олууллаа бол бүрл гоё шүү дээ тий бүрл илүү ингээл нөгөө нэг одоо яг ингээ манайх төр нэг дутагдж байгаа юм ингээвэл хамтлаг юм бүр амар гоё юм сүртэй үзүүлбэрүүд ерөөсө харж чаддгүй яг нэг хүний юм дутуу ч юм уу тэнийг хүн ингээд олон зэрэг олон юмд орхолцдог байхгүй юу тэгэхээр яг ингээд гоё олуулаа байвал ядаж ингээд нөгөө нэг баг бүрэлдэхүүн хамгийн сүүл бид нар энд бүр амар нэг олуулаа гарсан маа бүгдээрээ дээлтэй ингээ гарч тэгэхэд бол нэг амар сүртэй гоё харагдчихсэн тэгэл тэрнээс өмнө юу юм бас тий цөөхөн байвал бүгд дээлтэй тий бид энд гарч ирсэн шүү бөөнөр даа манай ариун нэг хятадаар дуудлаа дайдаг отроо ядаж тий өмнөх 7 хоног тий тий юу н олуулаа байвал бүр л гоё тайзаа дүүргээд тий тэгээд яаж өмнө ч нэг бас
цөөхөн байгаагүй шүү дээ. Анхны хэсэг тий. Нэг сурч ирсэн хүүхдүүдс ороод тэр үед нөгөө бүгд ингэ зарлуулга гарч явах тайм гоё байдаг шүү. Тэгэл ингээл тайз дурсан багтлахгүй цаашаа зогсож идэх гэл. Яг цаашаа тийм хүн орж ирээсэй гэж илүү хүсгээс гадна ороод ирсэн байгаа нөхцөл өөрийг ингээ олчих бас цааш. Өөрийгөө явандаа олно, мэтрэн, өөрөө суралцсан. Тэхээс цааш заавал яг тийм хүн ороод ирээсэй гэж бол хэлмээргүй. Зүгээр л хүн л юм чинь. Сурах юмас орно. Өөрийнхөө харизмыг гаргах хүсэлтэй зоригтой багт. Уусаа тэгээд ааш тий 99% зориг 1% авьяас л тэгээд ааш. Юм болгоны хүн чаддаг гэж угаасаа орж ирнэ гэж байхгүй шүү. Бид нар өөрсдөө ч тийм байхгүй. Хувцалтаа ч яаж хувцалгаа мэдгүй ч үе байсан шүү дээ. Нүрэж бодож чадахгүй, ямар ус зүрхээ мэдгүй үе байсан. Явандаас сурсан. Одоо нэг амар тийм пүүл сураагүй ч гэсэн тодорхой хэмжээний өөрсдийг бол сурцсан байгаа л гэж бодож байгаа. Илүү нэмэх юм байгаа ч гэсэн. Гэтэ одоо ингэж бидний ард одоо ингэж та байгаа шиг тий яг юм хүч ингэж болж өгдөг шиг. Би ихт яг тэгж үздэг юм. Бид нар бас арайч яг тийм болоогүй байх. Тэг суралцж явж байгаа юм чинь. Яг гэхдээ бол заа зөвлөх юм бол заа зөвлөө явчихна. Гэтэ бид нар бол нэг давуу тал нь ард бол юм хүч юм зориг гарах хүнтэй бол амар бахархдаг байхгүй юу. Одоо ингэ бид нар чинь яг ингээл хэрвээ тэр үед ингээл та хэлээгүй тий нүрэ бодож сурмарч юм уу янз бүр юм хэлээгүйсэн бол бас хэнийг нэг нь л гуйгаал явж байгаа шүү дээ. Будаад өгч гээл. Яг тийм надаа би чиний дэс төрүүлж орж ирсэн болохоор яг ихний нэг жил тийм байсан байхгүй юу. Тэг би нэг тайзны ард нэг уйлж ирсэн. Яг энэ будагны өрөөнд. Манайч тэгэхэд энэ улаан шиг байгаагүй шүү дээ. Яг энэ тайз нэлэнхүйтэй. Гişиг орилсон. Тэгэл тухайн үед чи яг хүн болгоноор би бодуулдаг. Бараг л ингээл гуйгаалцаа ингээд өнөөдөө бодоод өгч мөөч гээл. Тэгэлсэн чи тухайн үед бас нэг хүнээр бодуулдаг гэсэн маа гэсэн чи. Йоо ядаргаатай юм аа. Уг мөнгө төгрөгийн юм өгч байгаа шүү дээ. Тэгсэн нь хоёо ядаргаатай маань шоуд гэлэр мэлэр. Тухайд уйлжсэн би хойно орол. Йоо гэл өөртөө нэг гомдооч байгаа юм шиг эсвэл ингээд бодчихгүй байгаа гомдоод байгаа юм тэгэж. Тэгээ бид нэр холболоо болол бас манайх чи яг нэг боддог дракт байсан шүү дээ. Бос нь бол бодож чаддгүй. Тэгж жагаал та яг гаднаас орж ирлээ. Одоо ер нь өөрснөө боддог бол муухай ч бас сайхан ч гоёч вэ. Угаасаа сурж л таараа гэл. Тэгэл тэнчнээс хойш бүгдээр юм ирсэн тийм. Нэг 2 сар стеччихсэн нэг 3 сард суугаалсан. Тэгэл 3-4 сараас арай гайг болж ирсэн тий хөвшөөл. Эхэндээ будгийн цаг чинь 2 цаг байсан. Тий. Одоо цаг болсон. Тэгээд нэг үеэс болоод 30 минут. Тэгээд 30 минут 7 минут хүртэл бодгол юм байсан. Одоо ч амраас будгийн доор 7-го хийчихнэ гэл. Тэнгүүт одоо л ингээл яг ингээд дүүнрээ ч юм аа яг орж иж байгаа шиндраагуудыг бид нараас ингээд зүг бэлдээ тий зөв залаад аваа явах юм бол айгүй гоё бид нар шиг байж чадах юм байна. Заавал дүү орчих нь цаашаа одоо ингээд энэ шиг хөгшинж байсан болно шүү дээ. Гişиг шивсэн. Яа хийж орж ирсэн. Гэтэ зөв залуу явбал яг хэнийг бол хинж бол хинжил байх юм байлээ драгаар. Гол нь яг хин яаж зөв залах вэ гэдэг нь л чухал юм байна. Тэрийг л одоо тийм зөв залж байгаа болохоор л бид буруу залж үлээ. Зөв бодоо шиг дараа явж. Тийм бэлтгэл бас маш чухал шүү дээ. Одоо ингээл хайд бэлтгэлийг бас амар сандаа шүү дээ. Хийгээгүй нэг өнцгцэн 7 хоног ч юм. Яахааргүй тэр өнцгцэн 7 хоногт яг паникнд ордог тий. Тийм. За энэ 7 хоног яах вэ гэсэн бодолд бол яахааргүй орчиж байгаа юм. Нөгөө нэг ингээд чиглүүлээд явж исэн чиглүүлэг 1 7 хоног амарчиж байгаа байхгүй. Чиглүүлэг байхгүй нөгөө чиглүүлгийнхэн зүүнсд хаасайг өргөж байгаа юм шиг. Тэр нь ч тэгээ мэдрэгддээ шүү дээ. Яг нөгөө нэг ая маян дээрээс авахгүй л тий. Өгөн чиглээд байгаа юм тэгэл нөгөө аяа жоохон мэдэрч 7 хоног чанар суултаа байдаг ч юм тий. Хоёр нь одоо ямар хүн сонирхтой юм бэ? Ингээ эвэр орд юм би. Хуцсан би чи чингээ. Цааш юм уу тийм хүмүүс чинь хоёр харжлаа шүү дээ. Би юу? Чи юм уу? Тайл юм уу? Би бодож байна. Би бол угаасаа өөрөө жоохон бондгорол бол сонирхдаг. Хэрвээ чи гаралж байвал тураарай дураака. Турангоо сонирхдаг. Тэгсэн даргалзсан биз. Би бас нэг салж чадвны экстэй бэси гэх. Түүний нөгөө би. Тэгсэн чинь сүлд ороод ч хөөрөг таргалсан явж идэв. Тэг би хийсэн. Тэг хоёул найзтай юу л гэсэн гоё. Одоо буцаж нэг та худлаа. Тэг би чинь бол өндөр туранхай хүн сонирхдаг. Тийм. насны хувьд бол
Нэг 25-аас 21 орнд юм уу? Дугай. Яг хэлээр гарч ирж байна. Яаш болохгүй жоохон бүдэл болно. Би энэ талаар ярмааргүй байна. Би таны тайпыг хэлчих юм уу? Сэтгэлээвэл болоо гэлгээд байхгүй. Авд бодлоо та нар битээ тэгж бодлоо явж. Би жоохон цаашлаад өгсөлгээд тэнэг. Хоох амар өвдөж байна. Яг ямар хүн сонирхолтой. Сая гар буруу хөл мүл яриад байсан уу? Гүг мэдээч гар бол гой байвал гоё шүү дээ. Нэг юм. Муухай гар. Тэ хөл нь хамаагүй юм. Хамаагүй ч шүү дээ. Харах үнцэг шүү дээ хүнийг шөөс. Яг миний тим юм яриад байгаа гэхгүй нэ. Тэг гар хөлмөл хамаагүй. Надад нэр яг нэг тархаа юм бол жоохон сонирхолгүй. Чи гой соёлтой л ээжтэй чаа би дээр гэж. За чи чоби. Тэд турхай. Өндөр намнаад хамаалах байлаа гэхгүй. Турхай л байл. Үнцэн гадны хөдөлмжийн ярьсан биз дээ. Асуусан биз дээ. Мэдгүй дээ. Тайпыг чи асуусан шүү дээ. Тэгэл цаашлуул надад ингээл харах юм зөндөл шүү дээ. Ярьж байгаа яриа. Хүн ингээд ихнийхээ болцоон сэглээ харагддаг байхгүй юу? Үнэхээр цаашаа явахгүй тий. Үнэхээр ямар ч гоё залуу байсан нэр яг тэгэл тэнэгтчих юм бол заast гитгэл юм бэл. Тэгэхээр мэдээч яриас сайтай тий. Тодорхой хэмжээний мэдлэгтэй тэнэг боловсролгүй юм байвал хэцүү л. Харилцаа хүн ч мөнгөтэй байх хэрэгтэй юу, мөнгөгүй байх хэрэгтэй юу? Хамаагүй шүү дээ, хад босгоо шүү. Чи яаваа гэхгүй. Би юм гин. Хоёул 0-аас эмдэнэ гэж худлаа шагаад таа тавьчихвал. Одоо цаг үед ядаж л за мөнгөтэй ч байлаа мөнгөгүй ч байлаа гэхэд ядаж тийм зоригтой тий. Тэгээд ядаж сахиугээс сахилга Тий, тийм байвал тий. Мөнгөгүй дээр нэмээ сахилга бадгүй байвал тий. 0-оос эхлээд 0 дээр л зааш тий. Би чи тэг дээр гацаад олон жил болж байна гэдэг чинь. би чи яаж байгаа санхүүгийн яаж байгаа тийм жоохон сахилга бацуултай хүн тэгээд ахад өөрсгөө нэг сахилга бацуултай юм авчвал хоёулаа нэр 0-оос өөдлөхгүй тий. Царилэг байсан ч гэсэн тэгэл салгуулгүй тий. Хоёр хоосын нийл яваад байхгүй л байлгүй ч тий. Тэг ер нь хүн ингээд өөрийгөө мэддээ шүү дээ. Би одоо жишээл надад жишээлбэл намайг нэг ингээл за болно гэж хэлчихдэг хүн байвал болно. Тэгэхээр мэрлийн ширүүн дөрөвч юм уу тий. Тийм Үгүй. за. Та чи өөрөө яг болно гэхэд болох юм бол биш. Мөн шүү дээ. За боо. Мөн хүндээ бол мөн гэхгүй. Хоёрын хилээд байгаа юм чи яг би байна. Одоо битэр сонирхоод аа шүү. Солиорх нь юм гэж. Солиорч дараагүй. Одоо та яах нь вэ? Өрсөд амгалан бай гэж эхэлж солиороод байгаа. Чи их гэж төрүүлсэн юм уу гэ? За. Таал асуудаг битэр асуух уу? Асуултаа болно. Үгүй таасаа. Зэшиг. Юу асуух яа? Таны яг алсын зорилго тийм зорилтонд яг одоогийн байдлаар нөлөөлөхөс нөлөө юу байдаг вэ? Одоо ингээ алсын бодлого байгаа шүү дээ. Одоо жишээлбэл ирээдүйд тийм гэсэн зорилт. Миний хувийн талд уу эсвэл энэ ажлын талд? Ажлын тал дээр. За. Тэгэхэд одоо яг нөлөөлөх нөлөөлөл нь юу байдаг вэ? Бидний зүгээс. Та нарын зүгээс үү? Та нар тууштай байх юм бол тэгэл. Та нар шууд ганцхан юм тууштай занал хэрэгтэй. Өөр юм бол хэрэггүй. Тэгж ижил энэ цааш яв. Сайхан л. Хичээ баг онсоо талсан. За. Яг удацгааж. Үгүй би тэр сая өдрөө ярьлаа шүү. Ойлгоогүй шүү. 3 тагийг би ойлгоо. Юм яах вэ гэж шүү. Тасл хоёроо давчаад. За дууснаа сайхан хоньны толгой идэ. Гэвч манай үзүүлбэр 3 дахад 5 дахад хагас санд дандаа 1 цагаас үзүүлбэрүүд гарч байгаа. Та бүхэн цагаа бараад эртгээ ирээрээ. Бараад юм уу? Бараад юм уу? Бараад. Цагаа бараад ирээ гэдэг.
Би жоохон өөр аялагтай. Айг майг. Бэкэл Мэнэ дизэрэг. Тэгээ 3 дахь 5 дахь хагасанд бүүнөр уулзцгаая. Баяртай. Гэдэг тусгаж. За тэгээд дараа нь дахиад подкастэнд мэдээж бүүнээр бас оролцсон. Тэр үед бас дутуу ярьсан юмнууд юу байна? Төлөө тэтрэг яри. Тэг өнөөдөр миний дугаарт оролцсон 2 дүүтэй баярлалаа. Өөрсөнд баярлаа. Суулгасан баярлаа. Баяртай. Өмнөх дугаар дээр болов юу яасан? Маш их хүмүүсээс юм комент ирсэн. Уул нь энэ трансгендер хүмүүсийн талаар ярихад их комент ирж илээ. Ийм зүйлийг хүмүүст үзүүлэх нь зөв үү, буруу юу? Энэ чинь насан туршаагүй хүүхдүүд үзэж байгаа бла бла. Магадгүй ийм зүйл үзээд тэр хүний бэлгийн чиг баримжаа болон хүүсийн чиг баримжаа нөөцлөгдөж болдгийн бол хүүхдүүдтэй одоо юу гэх эрдэмтэй мэрэгэн тийм хүмүүс эсвэл тийм баян мөнгөтэй чинэлэг хүмүүсийн зургийг багаас нь байнга үзүүлж байгаарай гэж тэр хүмүүст хэлхийг хүсэж байна. За тэгэхээр дараагийн дугаар хүртэл түр баяртай. Сүч юм зав шүү дээ. Йоо. Орооч гэсэн ёо. Энийг л хасаад. Энийг хасахгүй шүү.